энэ асуудал бол яг энэ өөрийнхөө тодорхойлолтоос болсон юм шиг байлаа л дээ. Миний ойлгосноор бол юуг одоо засгийн газрын үүрэг гэж үзэх үү? Гэтэл яг одоо бид нар чинь энэ улсын үйлдвэрийн газруудын өрийг одоо ингээ өөрийнхөө засгийн газрын өөрийнхөө юунаас гаргах гэж байна л да. Хязгаараас. Тэгэхээр цаашдаа бол би энэ дээр тодорхой хяналт за гаргаж болно. Гэхдээ тодорхой хяналт байх хэрэгтэй гэж болгож. Тодорхой зохицуултууд. Тэрнээс биш ганцхан одоо энэ дөрмийнхаа сангаар л одоо ингээд юм хариуцлага хүлээгээд явах юм аа гэсэн нэг ийм зүйл тайлбарлаад байна шүү дээ. Тэр яг юунд зээл авч байгаа? Тэр зээлийн өрөөгөөч нь үнэхээр яг өрөөгөөчтэй юм зээл авч байгаа мó гэсэн энэ зүйлүүд дээр би тодорхой бас хяналт байх хэрэгтэй гэж ойлгоод. Төрийн өмчийн хорооноос мэдээлэл авч явахад 2 хоногийн өмнө эдийн засгийн байнгын хорооноос мэдээлэл авч явахад өнөөдөр манай нийт одоо төрийн өмчийн балансын одоо үнэлгээ нь бол үндсэндээ 18 тэрлион төгрөг, 18 их найт төгрөг гэж хэлэлт ойролцоогоо. Тэгээд энэ улсын өмчт компаниудын тавьсан өр нь яг тэрнийхээ 10%-тэй тэнцэхээр 1.8 тэрлион, 1.8 их найдын өр одоо төрийн өмчт, улсын өмчт компаниуд тавьсан байж байгаа байхгүй юу? Өөрийнхөө хөрөнгийн одоо 10%-тэй тэнцэх одоо өрийг өнөөдөр тавьсан байж шээ. Тэгэхээр дан ганц одоо ингээд төрийн өмчт компаниуд бол яг өөрийнхөө одоо хөрөнгөөр хариуцлага хүлээгээд явах юмаа гэдэг бол энэ бол арай жахан тийм эрсдэлтэй алхам гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай төрийн өмчт, улсын өмчт компаниудын удирдлагууд, менежмент ер нь ямар төвшөнд байгаа вэ? Дандаа л улс төрийн томилгоонууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр цаашдаа бол одоо ингээд төрийн өмчт компаниудын засаглал одоо нээлттэй болсон удирдлага менежментийн баг удирдах байгаа бол энэ бас нэг итгэсэн. Гэтэл өнөөдрийн яг энэ байгаа байдлаар энэ хууль маань батлагдаад явчих юм бол төрийн өмчт компаниуд өөрсдөө биед дагаад одоо зээл аваа явцдаг. Тэр зээл нь үнэхээр өрөөгөөжтэй зээл юм уу, үгүй юм уу гэсэн ийм одоо зохицуултууд, хяналтууд ерөөсөй байхгүй болчиход байгаа маа. Тэгэхээр энийг ямар зохицуулт, ямар хяналтаар одоо хийх юм бэ гэдгийг нь хуулийн дээр нь бодж үзнэ үү гэдгийг нэг тодруулахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь бол энэ хувийн компаниудад баталгаа гаргах асуудал ярьж байна. Бусад улсуудад бол яг энэ Exim банк гэдэг экспорт импортын банк одоо хятад бол Шиносүр гэдэг нэгэд зээлийн батлан даалт гаргадаг ийм цангууд байдаг. Тэгэхээр манад бол одоо хөгжлийн банк байж байгаа. Цаашдаа бол би Монгол улсад бол экспорт импортын банк бол зайлшгүй байгуулагдах ийм шаардлагатай гэж үзэж байгаа. Ер нь бол хөгжлийн банк нь өөр одоо урт удаан хугацаанд өгөөж өгдөг, хөгжлийн бодлогоо дэмжсэн зээлүүдээ өгдөг. Яг экспорт импортыг дэмжсэн банк нь экспорт импортыг дэмжсэн зээлийнхаа баталгаа гаргаад байдаг ийм л тогтолцоо байдаг байхгүй. Тэгэхээр хэрэг экспорт импортын банк байгуулагдсан тохиолдолд ер нь ямар хөө зохицуултууд байх юм бэ? Энийг ер нь бодож үзсэн үү? Энэ хуулийн дээр ямар зохицуултууд байгаа вэ гэдгийг хоёрт нь тодруулахыг хүсэж байна. За гуравт нь болохоор энэ хуулийн 12-ын 6-ад нь засгийн газар улсын төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол банкны гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх зорилтоор өр үүсгэж болно гэж. Өр үүсгэж болно. Тэгэхээр Монгол банк ер нь яг ямар тохиолдолд одоо өр үүсгэх тийм эрхтэй юм бэ? Ер нь ямар тохиолдолд одоо өр үүсгэх юм? Тэр энэ өр үүсгэхийн зохицуултууд нь ер нь яг энэ хуулийн дээр харагдахгүй байгаа байхгүй. Тэр ер нь ямар хуулиар ер нь зохицуулдаг юм? Монгол банкныхаа тухайн хуулийн дээр бас ийм зохицуултууд нь байхгүй байгаа. Монгол банк ямар тохиолдолд гадаад өр үүсгэх үү? Тэр энэ зохицуулт нь хаана байгаа юм бэ гэсэн энэ гурван зүйл дээр л тодорхойлохыг хүсье. За улсын үйлдвэрийн газар орон нутгийн өмчийн компаниудын хувьд бол одоо ч гэсэн хяналтанд орол зээл авч байгаа шүү дээ. Тэр өөрийнхөө одоо хөрөнгийн хэмжээнээс илүү гарцсан гэсэн юм бол байхгүй. Төрийн өмчийн хороо тухайн одоо санхүү эрхэлсэн төрийн байгууллагаас зөвшөөрөл авч ийж санхүүжүүлэгч байгууллагуудад ханддаг. Одоо ч гэсэн энэ үйлчилж байгаа, цаашдаа ч гэсэн энэ бас энэ хэвээр одоо үргэлжлээл явна. Тийм учраас бол тэндээс гаргаж байгаа зөвшөөрлийн хувьд бол мэдээж одоо цаанаас нь санхүүжүүлж байгаа, зээл олгож байгаа байгууллага ч гэсэн эрсдэлтэй тохиолдолд бол зээл олохгүй шүү дээ. Энэ бол зүгээр бизнесийн байгууллага, хувийн хвшлийн байгууллага, арилжааны банкнд хандаж зээл авж байгаас илүүтэй төрийн байгууллагын хувьд арай илүү хяналтанд л үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас энэ дээр бол тэр гэрэгтэй жишж яриад байгаа энэ одоо зүйл бол харьцангуй гайгүй гарах бололцоогүй гэж. За хувийн компаниудад баталгаа гаргах асуудал бол яг зээлийн батлан даалтын сангийн хувьд бол энийг бас нэг тодорхой хэмжээнд өргөжүүлээд зээлийн батлан даалтын сангаа хөрөнгө орлогыг нэмэгдүүлээд бас гадны санхүүгийн байгууллагуудаас зээл авахын бололцоог аж ахуйн нэгжид бүрдүүлж өгөх ийм зүйл бол бас яригдж байгаа. Экспорт импортын банк буюу гадны одоо ийм банкуд орж ирээд тодорхой хэмжээнд ийм банк байгуулагдаад Монгол улсад явсан тохиолдолд бол энэ маань энэ хуулиар бол зохицуулагдахгүй. Энэ хуулиар бол зөвхөн засгийн газрын өрийг л зохицуулж байгаа ийм хууль байгаа. За Монгол банкны төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор бол засгийн газар бас өөр дээрээ өр тавьж зээлдэг хийх энэ одоо
зүйлийг бол энэ хуулиар зохицуулж өгж байгаа. Яг тэгэхээр одоо бид нар магадгүй валютын сангийн хөтөлбөр гэдэг ингээд яриад явж байгаа. Хэрвээ хөтөлбөр авсан тохиолдолд төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх хэлбэрээр тодорхой хэмжээний хөгжлийн урт хугацаатай зээл олгосон тохиолдолд бол мэдээж энийг бол засгийн газар өөр үүсгээд Монгол банкныхаа төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх хэлбэрээр бол явна. За энэ хуулийн одоо яг хуулиар зохицуулагдж байгаа зүйлд бол Монгол банкны тавигдж байгаа өрийн асуудал бол ороогүй байгаа. Энийг бас Монгол банкныхаа хуулиар зохицуулаад явахд болохгүй юм байхгүй гэж бодож байна. Тэгэхээр яг би энэ төрийн өмчит компаниудын өр зээлийг л асууад байгаа юм л да. Тэгэхээр одоогийн байдлаар бол 1.8 триллион төгрөгийн өр байгаад байгаа байхгүй юу? Өр төрийн өмчит компаниуд шүү дээ. Тэгэхээр энэ зээл маань үнэхээр яг энэ 1.8 триллионы энэ зээл чинь одоо үнэхээр хэдэн хувь нь одоо сайн зээл вэ? Хэдэн хувь нь одоо өрөөгөөчтэй зээл вэ? Хэдэн хувь нь өнөөдөр муу зээл рүү орчих гэсэн одоо ийм тооцоо судалгаа ер нь байна уу? Тэр яг одоо сайн зээл авж байгаа яг ийм нөхцлүүд байгаа юм одоо урт удаан хугацаатай хөө багтаа. Сангийн ам дээр ер нь бид нэр телевизэн тайлан балансаар аж ахуйн нэгжүүдийн төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийг тооцож гаргадаг. Энэ дотроос бид нар бол цэвэрлсэн одоо дамжуулан зээлдүүлэлт мөн хоёр төрлийн байгууллагын хоорондын одоо өгөө аваа сангийн амтай хийх тооцоо энэ болгоныг цэвэрлээд гаргасан тоо бол энэ байгаа юм. Зүгээр гишүүнд бид нар аль нь одоо яг одоо найдваргүй болчихсон юм, аль нь сайн төлбөр болж явж байгаа юм. Энэ талаар нь бол бид нар ангилаад тусгаалan хөргүүлье. Манай дүрийн талаар бол тооцоо бол байгаа. За дээр нь би хэлэхэд энэ төрөүний бас асуудал хөндөгдсөн өрийн менежментийн асуудал даваа суран гишүүний хэлдэг. Энд одоо бэлдэж гэнэ үгүй юу гэж тэ. Энэ талаар бол сангийн ам дээр бас нэлээд ажиллаа хийж байгаа. Ялангуяа өрийн удирдлагын хууль батлагдсан тохиолдолд энэ асуудал их ил тод нэлээд наривчлан хийгдэх шаардлагатай болно. Бид нэр дахин санхүүжилт хийх замаар 17, 18 онд хийх төлбөр энийг үл бид нар хойш нь жигдэлж хийх юм одоо төлөвлөгөө стратеги бол боловсруулж байгаа. Хууль батлагдсны дараа гишүүдэд энэ чиглэлээр стратегийн баримт бичиг, улсын өрийн талаарх стратегийн баримт бичиг гэдэг дотроо энийг оруулж улсын хурлда танилцуулах юм аа.